байрныхаа сургуулийнхаа дотор байрны dorm tour хийн гэж болж байсан боловч яг өндөө хийхээсээ өмнө дотор байрнаасаа гарахаар болчихлоо. Нэг гачин балиар амтнаас олоод би ингээд өнөөдөр бүх юмаа ингээд нэрэ оргонгоор нэргүүлээ тавьсан байж байна. Манай бурчак аягүй сайн ургаж байгаа. Танайд хононто танайд хоны гэж ингээд явж байгаа юм шиг байна. Тэгээд танайд чанж магадгүй шүү. Намайг хонуулаарай. Одоохондоо гэртээ болчихлоо. Намайг гэртээ хонуулаарай. Хай манайхан сайн уу? Болроо байна. За тэгээд ээлжит YouTube-ийн бичлэгээр уулзч байгаа баяртай байна. За тэгэхээр яг одоо би яг яах чагаа гэхээр нүүх гэж байна. Дотор байрныхаа сургуулийнхаа дотор байрны dorm tour хийн гэж болж байсан боловч яг өндөө хийхээсээ өмнө дотор байрнаасаа гарахаар болчихлоо. Юунаас болоод гэж? Нэг гачин амтнаас болоод. Тэр балиар амтнаас гадна мэдээж манай дотор байр бол ганцаараа амьдрахтаа хэдийг төлдөг вэ гэхээр би сарын 520 мянган вон буюу Монгол мөнгөөр хэд юм бэ? За энд бодоод оруулчих. Ийм төгрөг төлж гин. Манай дотор байр бол ерөөсөө ингээл та бүхний харж байгаачлаа. Тэнд хаалга байна. Энд галтгаа байна. Тэгээд нэг жижигхан хөрөгч байгаа. За тэгээд энд ингээд хоол иддэг юм ширээ байна. Тэгээд энэ дэр ингээд будаа шагч тавьсан байна. Ингээд. Би энд аим гоё юм хэсэгтэй гэхгүй. Тэгээд тэр нэг гачин балиар амтнаас олоод би ингээд өнөөдөр бүх юмаа ингээд. Тэстэн нэрэ оргонгоор нэргүүлээ тавьсан байж байна. За тэгээд үүдээр орж ирээд энтэлт энд байгаа хаалга болохоор манай 0. За 0 бол уус байдаг л солонгос адилхан л 0 ингээл нэг юм жижигхэн шүршүртэй төлтэй тэгээд ингээд 0 байдаг юмуд байгаа. За энэ дээр болохоор ингээд 2 уг айгүй хөөрхөн нэг хүнд амьдрахад бол айгүй хөөрхөн байр. Тэгээд ингээд шүгэ тэр цаана байгаа тэр өндөр болохоор өндөр юм гутлын шүгэ байгаа хгүй юу. За тэгээд тэнд нэг хөөрхөн юм билетик байна. Ингээд юурээс болоо. Нэг хүн амьдрахад бол бүр ингээд хангалттай сайхан хоолоо идээд ингээд амьдрч болно. За энд харагдаж байгаагаар болно шүү дээ. Хувцсны шкаф байна. Хувцсны шкаф. Танарт харуулъя л да. Бараг хувцс байхгүй. Энийг харъя. Энэ миний өвлийн хувцснууд байна. Өвөл хүүтргээр өмсдөг. 2 носон цамц, нэг юм яг, 2 юм мэнгэн хүрчиг шиг юм. Тэгээд нэг пальто байна. Нэг юм өвлийн юм байна. Хүрчиг байна. Ингээл ерөөс миний өвлийн гадар өмсдөг хувцс. Өвөл намар хавар. За намар өвөл юм да. Өмсдөг хувцс. Тэгээд энэ миний цүнхнүүд байна. Ийм хар цүнх. Энийг бол бараг баян уурна. Энийг ньюгаас авсан. 20 мянган вонд л авсан баг. За тэгээд нэг ийм хөрхөн ногоон ийм цүнх байна. Ийм. Нэг уурх мод. Дараагийнхан цүнх. Дараагийнхан цүнх нь болохоор ийм жижигхэн цагаан. Энэ цагаан цүнхийг болохоор манай дүү надад үгээр өгсөн. За энийг тэнэг стил байна. Тэнд бэлгэлээ гэж өгсөн. Энд 50 өнгийн хувц цүнхөр яг хөөрхөн байдаг. За ийм цүнх байна. Next. За энийг угаасаа одоо хайна. Энийг би бас нэг юунаас л 5000 воноор л авсан юм. Ингээд ийм материалтай. Тэгээд ингээл зүгээр л ингээл болоо. Энд тэг жоохон муухай алчжээ. Яг ойр зур дэлгүүр мэлгүүр явах. Ойр зур юм авахд бол яг ашиглаж болох бол юм. Яг бараг л ашиглахгүй байна. За юм байна. За тэгээд ийм зүгээр нэг юм энгийн ийм хар өргөвч байна. Өргөвч. Нэш тийшээ хэмжээний юм авч явахд өргөн. Ийм өргөвч байна. Тэгээд энд нэг ийм цүнх байна хар. Энэ үнэ айгуу гоё цүнхэлтэй. Энийг бас л манай нэг гихч надад бэлгэлж ирсэн юм аа. Энэ үнэ айгуу гоё цүнх. Ийм оосортой. Тэгээд энэ нэг сул тал нь айгуу багтаамж жоохон хэцүү. Ер нь бол тэгсэн мөртлөө ийм арьсан болохоор жоохон хүнд ийм. Гэтэ яг уу ингээд ажил хэрэгч юм дээр бол яг уу хөөрхөн байдаг юм. За тэгээд болоо ийм Charles K-ийн жижигэн Осрын бид тэр төрөний цагаан цүнхэнд хийцэн. Энд гэхдээ иймэрхүү цүнхнүүдний нэг сул тал нь аюу муухай өнгө алдчихдгийг санагдсан надаа. Яаж цүнхний гоё өнгийг алдуулахгүй байх юм? Сайн мэдэхгүй л байна. Ийм цүнх байна. Энийг гэхдээ одоо баг тэтгэврт гаргах хэрэгтэй болсон байна. За ингэж болоо. Хувцсны шүгэнд юусэн ингэж ийм цүнхнүүд. Эдрийг би одоо
ямарчсан нэг юмд хийгээд цэгцэлж янзалнаа. Энэ болохоор яг миний янз бүрийн авсан, цаасан уут мууд спикерний хайрцаг мэрцэг. Тиймэрхүү зүйлүүд байна. Цүнхнүүдийг буцаач. За ийм л цүнхнүүд байна надаа. Хоёрын тэтгэврт гаргах юм байна. Зя ийм. Ингээд энтлийн шүгэ болоо. За энтлийн шүгэ бас амархан. Энэ миний одоо ингээд байн өмсдөг. Ингээд бүх юмныхаа гадуур өмсчдэг нэг юм цамц байна. Амар гоё. Таар материалтай. Тэгээд цайвар өнгөтэй болохоор бүх юмд зөксдөг. За тэгээд нэг ийм палаж байна. Зэра. Нас яг гоё юм лээ 100 сэрвхэн. Тэг ингээд амар. Нэг ийм цайвар палаж байна. Окей. За нэг ийм цамц байна. Цэнхэр өнгөтэй. Энэ нас өмсчхөр хөрхөн харагддаг. Шорт, джинс, юунд ч хөрхөн харагддаг. За тэгээд зүгээр ингээд маг саяны палажин дээр өмсөх юм нэмэгэн зуны цамц байна. Ер нь бол миний зуны хувцсны шүү гэж хүмүүсээ. Тэгээд ийм цагаан цахилгаан тий подолкон ширт юу хэмээн подолкон цамц юм уу? Тэгээд нэг ийм цамц байна. Бас нэг ийм бэж өнгөтэй. Хоёр ийм сорочг байна надаа. Энтэй нэлээд. Тэгээд дотор хүд үед энэ тийм хаяа оройс юунд өмсөх юм. Малгайтай цамц нэг ширхэг. Ингээ болоо. За энд бол миний подолкнууд агуу гэрт өмсдөг подолк, дотор өмсдөг подолк, дасгал ихтэй өмсдөг 2 подолк, гадуур явахдаа өмсдөг 2 подолк гэх мэтчлэн байна. Жишээлх юм бол энэ та хэдийн харж байсан бор подолк байна. За тэгээд 2 цагаан подолк байна. Нэг юм цөөн тооны хідэн ээлжний подолк байна. За тэгээд миний дасгалын 2 3 эртүүж байна. Нэг джинсийн шорт, нэг иймэрхүү юмнууд байна. Тэр доор 2 джинс өмд ах шиг байна. Тэгтээ тэнд бараг өмсдөггүй джинс өмднүүд байна ерөөсөн. Тэгэхээр өмсдөг ганцыгаа аваад өмсдөггүй бусад 3 4 джинсийг нь тэтгэврт нь гаргаад болоо. За тэгээд 2 малгай. Энэ юм малгай. Энэ одоо өнгөн нас гоё зөхөд идэв. Энэ болохоор энэ дээрээ зүгээр ингээд together гэсэн бичгтэй. Энэ хоёр бараг л адилхан өнгөтэй. Энэ арай бүдэг, энэ арай цайвар. Ийм 2 малгай байна. За тэгээд 100 халуун нартай үед бол цайвар малгай зүгээр байдаг. За энийг бол өвөл сэрүүхэн үйлрэлт өмснө. Яагаад тэгэж их малгай өмсдөг вэ гэхээр аль ч үйлрэлт за өвөл цас орвол 100 бороо орвол энэ дээр нөгөө нэг юм агаард амар олон тийм нөгөө нэг чүмисэ мунжи буюу одоо маш нарийн ширхэгтэй тийм тоосон цэр байдаг хөөхгүй. Тэр нарийн ширхэгтэй тоосон цэр нь одоо хятадын үйл дөрүүдээс орж ирдэг гэдэг. Гэхдээ тэр тоосон цэр нь борооныхоо юутай ингээд ороод тэг хүчлэл болгоод тэгээд солонгосчууд маш эрт халзардаг. Ер нь бол үс нь маш их ундаг. Үсний уналт бол солонгос дээрээ зүгээр л аимшигтай тохиолддог учраас охтууд нь малгай өмснө, эмээнэр нь малгай өмснө, өвөөнөр нь бас малгай өмснө. Гэхдээ малгай өмсгөх болцоо өвөөнөр бол ингээд энэ л хүн ингээд сайхан бэлтгар болсон. Өсгөө болчихсон байж байгаа. Тийм болохоор малгай маш чухлаа. Тийм болохоор надаа ингээд энэ 3 малгай. За ингээд болоод ингээд миний хувцсны шүүгээ ийм л цомхон байна. Тийм миний өмсөж байгаа юм. Гэрийн ботолк. За тэгээд энэ өвлийн хүнжил энд өвлийн күрчик байна. Ийм байна. Нүүнгээ юмнуудаа танилцуулж энэ би ч уг нь дорм нүүхгүй харин чи яг гоё амьдралснээрээ одоо аим гоё өстө контент мөндөндийг л авлаа л өгнө гэж бодсон чинь нэг заван амтнаас болоод ингээд миний хамаг төлөвлөгөөс үрлээ. Би нэр ийм хөрх юм авсан. Йога мат. Дасгалын мат. Тэгээд ийм stretching энэ эрзэнийг бол янзаар ашиглаж юм лээ. Тэгээ солонгост гоё ингээд фитнес дээр явж чадахгүй амжихгүй үедээ гэхдээ ядаж ингээд гоё өглөө гоё йога мага хийн гээд ингээд авсан юм. Гэхдээ энийг энд ашиглаж чадахгүй нэ. Өөрийн гэсэн байртай болчлоо ямар ч гэсэн энэ тэнүүгээр танай тононто
танаа тооны гэж ингэж явж байгаа юм шиг байна. Тэгээд танаа ч магадгүй шүү. Намайг хонуулаарай. Одоохондоо гэртээ болчихлоо. Намайг гэртээ хонуулаарай. Тэгээд одоо юмнуудаа цэцгээ. За тэгээд нэрээ. Би одоо энэ ширийг харуулъя. Миний хичээлүүдийн шир ахгүй юу? Би аим гоё ингээд л цэцлээл. Энд дээр компьютер, миний хичээлийн ном дэвтэр. Тэгээд ер нь тэгэл бийж идэх юм. Тэгтээ сая ингээд нүх гэж байгаа учраас ерөнхийдөө энэ аяг жоохон ямраг болгоцсон байна. За тэгээд энэ хичээлийн дэвтэр байна. Би нэг юм хөөрхөн цаг авсан юм. Тэгээд би саяхан бас яасан бэ гэхээр дотор байранда ганцаараа амьдарч эхэлснээс хойш яасан бэ гэхээр би жоохон ганцаараа сонир мэдрэмж төрөөд байсан учраас би юм хөөрхөн цэцэг авсан баггүй юу? Ийм хөөрхөн. Энэ ийм намхан байсан юм. Ийм намхан дуу заяа. Иймэрхүү л байсан. Тэгсэн чи одоо аим хөөрхөн ургацсан. Солонгост ерөөсөө ханыг гоё юм цэцэг маш сайн ургадаг. Тэгэд энэ цэцгийг би сургуулийнхаа доор наашаа ирэх замдаа нэг хөрхэн цэцгийн дэдгүүр байдیں۔ Тэрнээс ороод энийг чинь 7000 вон орчуул авсан юм аа. Энийг болохоор Тара гэдэг нэртэй цэцэг баггүй юу? Гэхдээ би энийг болохоор ийм хөрхэн жижигэн юм буржгаар юм навчтай болохоор Буржак гэд нэрлсэн баггүй юу? Буржак. Манай Буржак аягүй сайн ургаж байгаа. Би энэ мөлхөж ургадаг гэсэн. Дараагийн цэцэг нь болохоор энэ байна. За ийм хөрхийг гоё модчиг байгааз. Тэгээ би энэ цэцгийг юу гэж нэрлсэн бэ гэхээр модхон гэж нэрлсэн юм. Нэг хөрхөн. Хараа одоо манай гэрт ирээд ингээд 7 навчтай байсан чинь одоо энэ голоос нэг хөрхөн шин навч гарч байгаа. Хөрмөөц. Тэгээд услага маш бага шаарддаг цэцэг юм билээ. 7 хоногт нэг удаа л усалдаг энэ хоёр хоёулаа. Тэгээд нар гэрэл бас нэг айхтар одоо гэрэлт нэг шаардлагагүй. Ялангуяа тэр буржак бол бүрч нэг гэрэл шаарддаггүй. Яг тэгмэл маш нэмгэн навчтай учраас хит их наранд ч юм уу хурц гэрэлт авах юм бол хатах аюултай. За энэ бол нэг хэсэг хугацаанд өглөөний гоё нар үзүүлчихэд тэгээд ингээд сарнсан гэрэлт ингээд тавьчихдаг. Тэгэл маш бага услаад амар хөрхөн ингээд ургаж байна. Манай модхон ургаж байна. За next миний үе манай гэр бүлийн зэрэг байна. Манай хөрхөн бяцхан охин. Сүнжээ шүү. Нэрээ. Тэгээд ингээд гэр бүлийн зэрэг маань энд байна. За энэ болохоор календар мэдээж календар. Би ингээд жоохон бахтаа ийм календарыг жоохон бахтаач гэжтэй. Ер нь календарыг хэрэглэдэггүй байсан юм. Ийм календарыг хараад бүр аим гогшин манай өвөө имэйл намайг хүүхэд байхад нэг юм аим том ийм календар ингээл хандаа өлгөөл өстө тэрэн дээр ч нөө цагаан сармаар яасан юм уу гэл ингээл байдаг штэ. Тэгээд одоо энэ дотор нэг үзэг штэ. Тэгээд нэг би гогшин хүмүүс л ер нь хэрэглэдэг гэж бодсон чинь өөрөө бас ингээд одоо ингээд хөгшрөөд тэг хэрэглээд байжи. Тэгээ ер нь бол аягүй хэрэгтэй мөлий ингээд өдөр хондоо янз бүр юм ингээд тэмдэглэж чинь юу л яг л харахад ам тийм үстэй. Нэмэн. За тэгээд энэгээр миний номнууд байна. Би ном унших маш дуртай. За нэг ганц нэг юм сонирхол та тий. Энэ ийм ном байна. Энэ болохоор би онлайн дээр дагдаг байхгүй юу? Ариун оюун гэдэг ертөнцийг бүжих үзлэн гоё тийм аим гоё гэгээлэг үзэлтэй. Тэгээд тийм эмэгтэйчүүд надад үнэхээр гоё тийм санагддаг учраас YouTube-ийн ч гэсэн бараг нэлээд дээр байсан үзэж эхэлсэн юм аа. Тийм. Одоо тэгээд айгуу мундаг явж байгаа юм ихтэй. Тэгээд маш гоё эерэг бас мэдээллүүдийг гаргадаг. Тэгээд гоё номоо гаргасан байсан учраас энэ номыг нөхөртөө захиж Солонгост авчруулсан байдаг юм. Та ер нь бол амар хэрэгтэй. Гадаадд сурж байгаа байгаа бол уншаарай. Цараа гэж үглээ. За дараагийнх нь ном гэвэл тийм энэ ном. Энэ номыг бүр ингээд одоо би бараг 4-5 уншиж байгаа зав энэ номыг. Тэгээ энэ ном бол бүр үнэхээр нэрээ бест. Зүгээр л өөрийгөө мотивацлий ингээд хаяа ингээд уусаа ингээд мотивац мөн штэ. Гэхдээ бүр ингээд тийм дуусахгүй мотивац гэх юм уу? Хизээч ингээд нөгөө нэг за яах вэ гэсэн тийм нэг
төр зургийн мотивац гэх юм тийм биш заяа. Энэ ном бол бүр үнэхээр супер мотивац өгдөг ном баггүй юу. Хүн болохоор өөрөө бол зохиолч заяа. Гэхдээ энэ зохиолын биш бичсэн энэ ном нь баггүй юу. Уран зохиолын биш одоо хувийн хөгжил гэх юм уу да. Тэгээд энэ ном болохоор ер нь бол яг нэг юм бодоод тэгээд тэрийг хийж чадахгүй байгаа. Тэгээ ингээд нэг хийчихэл хайчдаг ч юм уу. Тэгээ нэг юм зориг тавьчаад тэрийг хиймээр байгаа, хүсэл мөрөөдлөө биелүүлмээр байгаа. Өөрийнхөө зүрхнээсээ тэр нэг хийх гээд байгаа зүйлээ хийж чадахгүй байгаа хүмүүст бүр үнэхээр тус болох ном заяа. Тэгээ энийг заавал уншаарай. Урлагийн төлөвтэй. Энийг би сүүлийн нэг цөөхөн хэдэн хэвлэлд үлдсэн багт нь амжиж олж авч уншсан юм юм байгаа. Тэгээд англи хэл дээрээ бас байгаа. Англи хэлний хүмүүс бас англи хэл дээр авч уншвал илүү гоё гэж магадгүй. Тэгээд нэг мэдээ солонгос сурж байгаа учраас солонгос ном байна. Well Thinking гэдэг. Энэ болохоор юм солонгос эмэгтэй ядуу амьдралаас өөрийн бизнесээрээ бүр тэр бомтон болсон эмэгтэй байхгүй юу? Европт өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн эмэгтэй. Тэр эмэгтэйгийн юм түүх, амьдралын түүх. Энэ солонгос ном байна. За тэгээ бус нь яах вэ? Тэгээд өөрч нэг амар онцлог тах ном болго дөө. Бас Монголоос өөр амар их ном авчираагүй юм байна. Тэгээ сүүлийн үед эм бүк дээр айгуу гоё онлайнаар ном уншаад байгаа. Энэ миний сайн гоё дуртай зүйл байна. Ийм дэвтэр байна. Энийг манай ээжийн найз намайг сэтгүүлчээр сурж байхад маань өгсөн. Тэгээ би энийг бүр ингээд амар хайрлаад бүр ингээд энэ дэвтэр дээр юу ч бичихгүй би бараг 4 жил бараг хатгсан баг. Тэгээд анх энэ ээжийг маань солонгос тахад ээжид маань ирээд тэгээд надад Монгол руу очиод тэгсэн надтай буцаа солонгос түрээд ирсэн юм дэвтэр. Одоо энэ дэвтэр цаашаа надтай хаа хүрэхийг би мэдэхгүй байна. Ямар ч энэ дэр ингээд амар хөөрхөн юм бичсэн л байна. Тэгээд сүүлд би энэ дэр ингээд юу хийсэн? Мөрөөдлийн самбар хийсэн баггүй юу? Энэ мэндэрл амар их мөнгөтэй болно гэж бичсэн байна одоо. Юуг нь нуух вэ? Одоо хүний л амьдрал мөнгө хэрэггүй амьдрал гэж юу байх вэ? За тэгээд ийм гоё. Энэ миний 2025 оны dream мөрөөдлийн самбар гэх юм уу? Мөрөөдлийн самбараа би ингээд энэ дэвтэр дээрээ хийсэн. Тэгээд одоо бас гоё биелэл хэрэгжээл явж л байна. Тэгээд аль хэзээний 2025 он эхний 6 сард дууссан байна шүү дээ. Мөгийн хараа. Энэ заяа энэ далаа дээр ингээд найзтайгаа тоглож байгаа. Энэ биелэлцэн. Саяхан урангогийн төрш өдрөөр би анх удаа яг далаа утсан заяа. Манай чинь бол яг нуур муур мэдээж байгаа. Гэхдээ далаа явсан. Тэгээд ингээд яг ингэж гоё тоглож наацсан. Байн энэ биелсэн маань мэдээж хантайгаа охинтойгоо гоё цагуудыг өнгөрөөсөн төрсөн өдрийн биелэн тэмдэглэсэн сая тийм нөхөртэй аймаач авч гисэн. Нэрээ энэ бас биелч. Эндээс юу унах вэ? Зяа юм байна. За энэ ингээл өөр гоё байна. Одоо ингээд солонгос тамтай амьдрах гэл ингээл гоё зүйлүүд байна. За энэ дэвтэр байна. Зяа юм. Эндээс үзүүлэх сайн очих ингээд дуслаа. За энтэл бол ерөөсөө дандаа хичээлийн ном байгаа. Топгийн ном байна. Манай одоо үзэж байгаа солонгос хэлний ном байна. Энд бас топгийн ном байна. Энд 2 дэвтэр байна. За энд ингээд ашигласан хичээлийн маань дэвтрүүд байна. Ингээд болоо. Энэ бас нэг юм хөрх юм аа. Энийг би одоо ажиллуулаагүй юм л да. Энэ чин Kakao mini speaker. Тэгээд энэнийг Melon гэдэг аппликейшнтэй холбоод тийм бол ингээд амар хөрхөн өглөө намайг сэрэн автоматар тэгээд hey Kakao гэж хэлээд миний ингээд би энд ингээд тийм дуу сонсон, ийм дуу сонсъё гэж хэлэнгүүт миний дуу сонсомоор байгаа дууг шууд сонсуулна. Тэгээд би мэдээ сонсомоор байна гэх юм бол мэдээ сонсуулж өгнө. Өнөөдрийн цаг агаарыг хэлээд гэх юм бол өнөөдрийн цаг агаарыг хэлж өгдөг юм хөрхөн юм байна. Тэгээд би нэг хэсэг ашиглаж байгаа. Тэгээд нэг амар ашиглахгүй харна гэдэг ингээд юмэрсэн байжлаа. Ийм байна. За бас нэг хөрхөн харуулах юм гэх юм бол ийм энэ. За энэ гэр бүлээ зурсан байхгүй юу би энд ирээд дамбо юу соул гэд бид гурав хамтдаа энэ зураг зурсан. Энийг би тэр өглөө гой босоод өглөө чимээгүй гой цаг өөртөө гаргаад өглөө болгон гой ном уншаад тэгээд тийм чимээгүй цаг хийдэг байгаа. Тэгээд тэр ширээн дээр энэ зураг хараад тэгээд өглөө гой эхлүүлдэг дээ. Ингээд болно шүү. Энэ талд миний ор байна. Энэ талд нь 2 давхар ор байдаг заяа. За тэр орч яах вэ? Тэгэл та хэд мэднэ бас 2 давхар ор байгаа.
нэг давхар ор байна. Тэгээд тэнд кондишн байна. Ийшгийн манай цонх байна. Та хэд миний инстаграмын рилээс харсан бол манай энэ дотор байрны маш гоё даваа тал нь цонхных нь вив. Тэгээд 5 давхарт учраас бас гоё өндөрт байдаг учраас гоё. Уршаага ингээд байш харагдахгүй заяа. Солонгост бол ингээд амар ингээд ялангуяа сөвөлд бол ингээд наалдад байшингууд баригдсан байдаг учраас цонхоор ингээд гоё ингээд үзэгдэх орчинтэй байна гэдэг чинь бүр заяа. Тансаглал. Тэгээд баг жилийн турш сайхан тансаглалаа. Гоё байлаа. Тийм. За тэгээд дотор байр маань анх намайг орж ирэхэд би хоёулаа байх өрөөнд орё гэд. Тэгээд хоёулаа байх өрөөнд эхэлж орсон. Тэгээд анх болохоор манай дотор байрны төлбөр чинь 280 мянган вон байсан юм. Тэгээд тэр чинь оны өмнө ахгүй юу? Тэгээ 2024 он гараад шууд манай дотор байрны үн болохоор 490 болсон байхгүй юу? Огцом нэмэгдсэн. Сүүл 2025 он гараад ер нь бол байр, ус, ток, халаалт энтрийнх нь үнэн зүгээр ингээд 2 дахин нэмэгдсэн. Бүх хүмүүс мэдж байгаа ах. Гадуур одоо ингээд солонгос таньдарч байгаа хүмүүсийн ихэнх нь газны үнэ нэмэгдлээ. Эдгээр чинь нөгөө солонгос нь шалнаас халдаг учраас үнэн нэмэгдлээ, 2 дахин нэмэгдлээ, амар өндөр гарлаа, юу болоод нэ гэдэг амар гайхсан хүмүүс зөндөө таарсан. Тэгэхээр би яаж авъя гэхээр 2 сарын хугацаанд ганцаараа байж авах хугацаанд ганцаараа 520 мянган воныг төлж байгаа. За хоёулаа байхдаа 490-ийг төлдөг байсан бол ганцаараа 517-г төлж байсан. Тийм ээ. Тэгээд дотор байрны хувьд бол 517 гэдэг бол оюутны хувьд бол өндөр үнэтэй. Яа гэх юм бол гадуур пүжингийн буюу барьцаанд байх юм бол сарын 500-600 мянган вон төлөөд илүү гоё тухтай байранд байх боломжтой. Дотор байрны давуу тал нь аюулгүй байдал, доороо харуул хамгаалалттай, камер жилттэй, гаднаас янз бүрийн хамаа намаагүй хүн орохгүй, зөвхөн дотор байрны хүмүүс урууны хайгаар уншиж орно. Сул тал нь үнэтэй. Гэхдээ бусад сургуулиудын дотор байрыг би сайн мэдэхгүй байна. Манай сургуулийн дотор байр болохоор яг сүүлийн төвд учраас үнэтэй. Сүүлэг тэгээд манай сургуулийг төгөхгүй дараа нь. Тийм учраас яг энэ хэсэг болохоор төрийн ордонтойгоо айгүй ойрхон байдаг. Ер нь бол сүүлийнх нь үнс нь төв хэсэг гэсэн үг юм билээ. Тэгээд энэ хавийн байр бол маш үнэтэй байд юм билээ. Өнөө өглөөний аимшигтай амтнаас болоод гарахаар шийдсэн байгаа. Эрэхтэйсэн бол алжгүй юу? За тэгээд юмаа зэгцэллээ. Дараагийн бичлэгээрээ уулзъя. Танай тоны шүү.